Таны энэ өдрийн амрыг эрье. Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-2, 8-5, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч дараах эрх үүрэгтэй. Үүнд 1. Иргэний нэхэмжлэгчийн эрх, нэгт өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн тусламжаа авах, хоёрт хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл. Баримт бичиг мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах 3-т хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэрэгээс өөрт хамааралтай хэсэгтээ танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах 4-т шүүх, прокурор. Мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах 5-т шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах 6-д баримт бичиг, бичлэг ашиглах, мэдүүлэг өгөхөд ашигласан зүйл. Үйлдсэн зураглал хүснэгт зургийг тэмдэглэлд хавсаргуулах 7-д мэдүүлгийн тэмдэглэлийг өөрөө бичих бололцоогоор хангуулах 8-д дуу дүрсний бичлэг хийж байгаа эсхийг болон уг бичлэгийг ямар зорилгоор ашиглахыг тайлбарлуулах 9-т өөрийн ярьсан зүйлийг болон мэдүүлэг өгч байх явцад гаргаж өгсөн баримтыг тэмдэглэлд тусгаагүй. Ярьсан зүйлийн агуулгыг өөрчилж бичсэн мэдүүлгийн тэмдэглэлтэд танилцаад засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй бол мэдүүлэг өгсөн хүн энэ тухай тэмдэглэлийн төгсгөлд өөрийн гараар өөрөө бичих боломжгүй бол өөр хүний туслалцаатайгаар мэдүүлгийн тэмдэглэлд бичих арвт нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг мөрдөгч, прокурор. Шүүхэд гаргах 11-т шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, 12-т шүүхийн цагаатгах. Шийтгэх тогтоолын хувийг авах 13-т шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах. 2. Иргэний нэхэмжлэгчийн үүрэг. 1-т шүүх, прокурорын дуудснаар хүрэлцэн ирэх 2-т хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх. 3-т өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх. 4-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих. 3. Хариуцлага. 1-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хуульд заасан дараах хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 15-ын 7 дугаар зүйл 1-т шүүх, прокурорын дуудснаар хүрэлцэн эрэхээс зориуд зайлсхийсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 301-т тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсвэл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч. Шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 301-т тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны тайлбарлан өгөв. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.